Монголд үндэсний лотерей. Сайн мэцэн үзэгчдээ тааханд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг эхэлж байна. За монголчууд бид бүгдээрээ Азийг атгандаа оруулцгаая гэсэн ураагаар өнөөдрийнх нэвтрүүлгийг эхэлж байна. За бүгдээрээ дөрөв дэгийнхэн тоглолтод анхаарлаа хандуулцгаая. Монголын хамгийн шудраг та бүгдийг азтан болгохын төлөө үндэсний лотерей дэлхийн алдартай дэлхийн лотерей Монгол үндэсний лотерей бол дэлхийн томоохон хотуудад маш их хөгжсөн байдаг National Lottery-гээр. За тэгвэл энэ бүгдийг Монголд оруулж ирж байгаа. За бид бүхэн бол маш баяртай байна. За одоо ерөнхийдөө нэвтрүүлэг маань хангалтч гаруй явагдаж байна. Та бүхэн монголчуудын хэн азтай ямар хүмүүс азтан болж байсан бэ гэдгийг маш сайн мэднэ. Азтангуудаа бид бүхэн яг азтан болсон өдрийн маргааш бид бүхэн шоуд нэвтрүүлэгтээ оролцож үзэж та бүхэндээ танилцуулж сэтгэлийг хуваалцдаг. За тэгвэл өнөөдрийн энэ үндэсний лотерейн нэвтрүүлэгт бас өдөр болгон азтнууд тодорч байдаг гэдгийг та бүхэн дуудах таатай байна. За магадгүй сая дөрөвнөөс дээш азтан болж байгаа хүмүүс бид бүхэн зурагтаараа нэвтрүүлж үзүүлж байгаа. За тэрнээс өдөр болгон 1500, 170,000, 150,000 за тэгээд ер нь бол 500,000 дотор дөрвөн дотор маш олон азтнууд тодорч байдаг. За ингээд азийн тэгээсийн хооронд 4-5 сонгосон тоонууд гарч ирж байгаа. Нэг тасалбараар та бүхэн 3 хонжирын машин дээр тулгаж харах хэрэгтэй байгаа. 3 дугаар зэргийн хонжирын азийн машиныг бүгд хамтаа харцгаая. 4785 4785 4785 гэсэн азийн дугаар гарч иржээ. За тэгвэл 2 дугаар зэргийн хонжуур дээр. За та бүхэнд 3 дугаар зэргийн хонжуур дээр таны бооцоо таарсан байх юм бол та бүхэн 500 дахин бооцоогоо үржүүлэх хэрэгтэй байгаа. 2 дугаар зэргийн хонжуур дээр таарах юм бол 1000 дахин үржүүлнэ. За азийн дугаарыг харцгаая. 6547 6547. За ерөнхийдөө бол 4567 гэсэн тоог бол байрлал нараа өөрчлөгдсөн байна. 6547. За яг энэ дараалалаараа таарсан байвал та бүхэн азтан болох юм аа. За үржүүлээд 1-р зэргийн хонжирын машин та бүгдийн бооцоог 2000 дахин үржүүлэх хэрэгтэй байгаа. За тэгвэл азийн дугаар тэг 816. Тэг 816. Тэг 816. За ингээд та бүхэн бооцоогоо 2000 дахин үржүүлэх юм аа. За ингээд 4 дэгийн тоглолтноос түр халиад 6 дэгийнхэн тоглолтод анхаарлаа хандуулцгаая. Тэгээсийн хооронд 6 тоо сонгосон байх хэвээр. Яг энэ дарааллын дагуу гарч ирсэн байрлалын дагуу таны сонгосон байрлал бас таарах хэвээр. Тоонууд нь таарах хэвээр, дараалал нь таарах хэвээр. За тэгвэл бүгдээрээ 6 дэгийнхэн хамгийн ихний азийн дугаарыг өгтөн авцгаая. Хамгийн ихний азийн дугаар 6 гэсэн тоо нэгжтэй 6-гийн тоо байна. За тэгвэл өөрсдөө дараагийн азийн дугаар 3 гэсэн тоо гарч ирээ та бүхэн 1500-ны азтан болж байна. За 6-3 ингээд 1500-ны азтан болж байна. Та бүхэн үндэсний лотерейн 6 дэгийн тоглолтод оролцсон тул 504-оор та бүхэн оролцсон тоглолттой байгаа. За нөөдөө 554-оор оролцох боломжтой. 6-3-4 ингээд та 15,000 төгрөгийн азтан болж байна. 15,000 төгрөгийн азтан болж байна. За дараагийн тоо гарснаар 15,000 төгрөг тань 150,000 төгрөгөөр өөрчлөх хэрэгтэй байгаа. Дараагийн азийн дугаар 3. За дахиад 3-ын тоо гарч ирлээ үзэгчтэй. 6-3-4-3 ингээд та 150,000 төгрөгийн азтан болж байна. 6-3-4-3 ингээд 150,000 төгрөгийн азтан болсон бол дараагийн тоо гарч ирээд сая 500,000 төгрөгөөр өөрчлөхөөр 2-ын тоо гарч ирлээ үзэгчтэй. Тэгээд төвөршин 2-ын тоо. За 6-3-4-3-2. За ингээд та бүхэн сая 500,000 төгрөгийн азтан болж байна. Өргөжлүүлээд 6 дахь тоо. Та бүгдийн сая 550 сая төгрөг болгон өөрчлөхөөр эргэлдэн бууж ирж байна. За мөн 6-гаар эхэлсэн бол 6-гаар дуусаж байна. За ингээд 6-гаар дууснараа та бүхэн 50 сая төгрөгийн азтан болж байгаамаа. За ингээд магадгүй ихний 2 тоо ч юм уу 3 тоо зөрсөн байвал азийнхаа дугаарыг та бүхэн яг бүгснийхээ хамгийн сүүлээс нь шалгаараа 6-2-3-гээ таарсан байх юм бол та 15,000 төгрөгийн азтан болсон байна гэж бас шалгаж болох юм шүү үзэгчтэй. За өргөжлүүлээд 6-42-ын тоглолтод анхаарлаа хандуулцгаая. 1-ээс 42-ийн хооронд цифрүүд байгааг та бүхэн маш сайн томоос тодор харуулж байна. За 1-ээс 42-ийн хооронд та бүхэн 6 тоо сонгосон байгаа. Ингээд тоглолтод оролцоорой. Үндэсний лотерейн нэвтрүүлгийн 4D, 6D, 642 дундаа их гарын тоглолт гэж нэрлэгддэг 120 сая төгрөгийн азтан тодруулдаг. За тэгвэл 120 сая төгрөгийн азтныг та бүхэн тэгээс 1-ээс 42-ийн хооронд 6 тоог азийн дугаараа болгон сонгоод байр дараа харгалзахгүйгээр та бүхэн энэхүү тавцан дээр гарч ирсэн тоонуудтай яг таны тоотой таарах юм бол та 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За хамгийн ихний тоо 32-ын тоо байна үзэгчтэй. За та бүхэн тасалбаруудаа бариад маш олон тасалбартай оролцдог хүмүүс ч байгаа, нэг тасалбараар оролцож байгаа хүмүүс ч байгаа. Бүгдийн тулган харж байгаа ба 2 дахь тоо 40 гэсэн тоо байна үзэгчтэй. 32-40 гэсэн тоо байна үзэгчтэй. За өргөжлүүлээд 3 дахь тоо 10
13 гэсэн тоо байна үзэгчтэй. 13-ын тоо 32-40 13 гэсэн тоо гарч ирлээ. За дараагийн азийн дугаар 20,000 төгрөгийн азийн тодруулахаар 10 гэсэн тоо бууж ирлээ үзэгчтэй. За 32-40 13 10 ингээд та 20,000 төгрөгийн азтан болж байгаа. За тэгвэл 5 дахь тоо 36 гэсэн тоо байна үзэгчтэй. 36-гийн тоо байна. Ингээд та 900,000 төгрөгийн азтан болж байна. 900,000 төгрөгийн азтан болж байна. За 32 40 13 10 36 3. За ингээд 120 сая төгрөгийн азийн дугаар 3 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Ингээд энэгүй 6 тоог та бүхэн байр дараа харгацгүйгээр яг энэ 6-ыг таацсан байх юм бол та 120 сая төгрөг өгөхөд бид бэлэн байна. Германгаар 4 мөнгө байна. За өргөжлөлтөд бонус тоог та бүхэн харж байна. 14-ийн тоо бонус тоогоос гарч ирлээ үзэгчтэй. Бонус тоогоо оруулаад нэг тоо зурсан байвал бонус тоогоос оруулаарай. 14-ийн тоог маш сайн хараарай. За өргөжлөлтөд бүгдээрээ ийшнэ. Эргээд нэг очицгаая. Дөрөвтийн тохирол дээр за 1-р зэргийн хонжирын хамгийн сүүлийн тоог би 6 гэж харсан байна. За үзэгчтэй маш сайн хараарай. Тэг 8 1 9 гэсэн тоо байсныг 6 гэж харжээ. Манай шүүгч нар маань тэндээс бас дамжуулж байна. Тэг 8 1 9 гэсэн тоо. За дөрөвдүгийн тохирлын 1-р зэргийн хонжир дээр 2000 төгрөгийн бооцоог үржүүлж байна. За ингээд үндэсний дотроо нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Азийг атгандаа гэсэн өрөөн дээр явагддаг. Энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей